Бүгдэд өглөөдөр минь хүргэе. За өнөөдрийнхөө хэлээр үлгэрийн цаг гэж юу вэ? Ямар үйл ажиллагаа явдаг вэ гэдэг талаар мэдээлэл тавчхан хүргэе. Үлгэрийн цаг эхлэхэд бид нар хүүхдүүдийнхээ ийм чадваруудыг анзаараарай. Ийм чадварууд нь энэ үед ингэж илэрнэ гэдэг талаар ээж аваадад чиглүүлэг өгөөд ингээд үлгэрийнхаа үйл ажиллагааг эхэлнэ. За ингээд үлгэр эхлэхэд бүгдээрээ жоншиг үйлэн гахаашиг дууран өөрсдийнхөө хоолойг янз бүрээр ашиглаж эхэлнэ. Ажиглаад харах юм бол хоолойгоо янз бүр болгохдоо хүүхдүүд маань ихэнх санаа зовдөг, бие барилттай байдаг. За үлгэр тусгаад хүүхдүүдийн маань идэх нэмэгдээд хоолойгоо янз бүрээр гаргахаас ихэнх нь санаа зовхоо бие барих болсон байдаг. За үлгэрийн тур шуурлагаар дамжуулаад хүүхдийн анхаарал төвлөрөлт маш их нөлөөлөхийг хичээсэн ийм дасгалууд оруулсан байгаа. За энэ анхаарал төвлөрөөс султай хүүхэд бол багшийн дохиог гүйцэд сонсдоггүй, хөгжмийг бас гүйцэд сонсдоггүй. Ингээд дохио өгөө дууссан байхад хүртэл ганцаараа хөдөлсөөр л байдаг. За тэр болгоныг нээж аваад нь суугаад ажиллана гэсэн үг. За энэ дасгал дээр бол бас анзаарч харж байгаа тий бөмбөрийн хэмнэлээр багшийн өгсөн үйлдэлүүдийг хийх ёстой. За бөмбөр ингэж дуурахад өсрээрээ гэсэн бол тэр хүүхдүүд хэрвээ анхаарлаа төвлөрүүлсэн бол яг өсрөнө. Хэрвээ анхаарал төвлөрөөгүй байх юм бол ганцаараа өөр хөдөлгөөн хийцөө тэнцээ явж идэг. За 3 дахь үлгэрт маань хурдан удааны ойлголтыг хүүхдэд суулгах дасгал бас оруулж өгсөн байгаа. За энэ хүүхдүүдийг харах юм бол хүүхдүүдийн биеийг нь хөдөлгөж ил байх юм бол айгүй итгэвтэй байдаг. Зөвхөн зүгээр суулгаад ганцхан өөрөө ярих биш хүүхдүүдийг өөрсдийг нь оролцуулахыг маш их хичээдэг байгаа. Үлгэрийн цагийн турш хүүхдийн төсөөлөн бодох чадваруудыг дэмжсэн дасгалууд оруулж өгсөн. Навчийг хөдөлгөөд яг өөрсдөө навчулсан юм шиг төсөөлнө гэсэн үг. За тэгээд хажуугаар нь урлагийн мэдрэмжийг хөгжүүлээд чихийг ажилуулаад давхар дуу явж байгаа. За даремын өөрийнхөө ажлыг хийгээд үлгэрээ ярьж байна. Гахаан тоорын дүр төврээд даремын үлгэрээ уншдаг. Засыг өөрсдөө төсөөлж хараад өөрсдийнхөө төсөөлөлд цас оруулдаг. Өөрсдийнхөө гараар мөн дуу аваагаар гэж цас оруулдаг. Энэ хүүгөрхөн дасгал маань хүүхдүүдийн санаанд маш тод үлддэг. За ам нь чонын үүдэн дээр нэрэд хаалгаа тойл гэж цогсоо загоо балбдаг энэ хэсэг бол хүүхдүүдийн идэвхийг сайн нэмдэг хэсэг байгаа. За мөн цээж дүүрэн амьсгаа аваад бүлээдэг энэ хэсгээр хүүхдүүдийн уушгийг дэлдэг буюу амьсгааны дасгал давхруулаад өгчдөг байгаа. За тэр айгүй идэвхтэй гүйж байгааг хараад байна. Хүүхдүүдийн буцалж ядсан тэр энергийг сайхан гаргаад өгөх хэрэгтэй. За мэдээж би өөрөө дүр тойрч уншнаа. Дүр тойрч унших хүүхдүүдийн бас нэг анхаарлыг татах маш чухал хэрэгсэл дуу хоолой гэдэг бол за хүүхдүүдтэй ээлжлэн дуулах энэ дасгал бол хүүхдүүдийн анхаарлыг дээд зэрэгээр төвлөрүүлнэ. За тэгээд ээжигээ бас татан оролцуулчихдаг. Ээж бүрсүүлдэ чи над руу битгий загаараа заа гэд надаас гуйсан. За тэг хүүхдэд чанга ярианы тухай ойлголтог өгөх дасгал бас орсон байгаа. За ер нь ингээд яг тухай үедээ өөрөө ингээд маневр хийгээд хүүхдүүдэд харж аваад хүүхдтэйгээ харьцаад өөр юу нэмж болохоор энэ тэр болгоныгоо өөрөө дотроо бодоод нөгөө урлагийнхаа төсөөлөн бодох чадвар авьяасаа ашиглана гэсэн үг ашиглаад тухай үед нөөцлөөд ингээд явждаг байхаа. За мэдээж хүүхдүүд үлгэрийн төгсгөлд хүсвэл өөрсдөө авьяасаа үзүүлж болно. Хүүхдүүдийн өмнө олонний өмнө гарч дуул гэдэг бол хүүхдийн нүүр авахад маш хэрэгтэй зүйл. За ингээд энэ өдөр цочилж ирсэн хүүхдүүд маань өөр өөрсдийн авьяасыг үзүүлж байна. За зарим хүүхдүүд зөвхөн сахилгуудах зорилгоор хүүхдүүдийн гарч микрофон барьсан байдаг байгаа. Хүүхдийн зэрлэг ямарч байж болно. Гол нь тэр хүүхдүүдээс гарч ирэх юм ч бол. За тэгээд мэдээж авьяасаас гарсан өдөр болно хүүхдүүдийн хувьд. За өнөөдөр хүрэлцэн ирсэн ээж аваадаас маань сэтгэлдлээ хэлье гэд нэг ээж маань сэтгэлдлээ хэлэхээр болсон байгаа. За бүгдээрээ сэтгэлдлээ сонсъё. Маргад сургалтын төв дээр ирлээ. Үлгэрийн сонслоо, дуугийн үзлээ. Маш сонирхолтой. Хүүхдийн анхаарал төвлөрөхийг аягүй сайн үзүүлж байна. Манай охин аягүй ичимхий. Тайзан дээр гарч байгаа ч гэсэн ичээд тэр ичж байгаа зүйлийг нь бас амир нээлттэй гаргаж өгч байна. Үлгэр нь аягүй сонирхолтой байлаа. Дараа эмээдээ баярлалаа. Дуу хоолой бөмбөр тэр бүх үйл жижиг деталууд нь хүртэл аягүй сонирхолтой байлаа. Би өөрөө сумаар санагдлаа. Сургалтын төвд амжилт хүсье. За ингээд үлгэрийн цаг үйл ажиллагаанд байр маань ямар үйл явдал болдог вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тавчхан гэх юм уу мэдээлэл хүргэх гэж зорилоо. Рил маань жоо урт болчихлоо. За дараагийн рилээр уулзлаа. Баяр таа. Өнөөдөр үлгэрийн цагийн талаар мэдээлэл авах хүсэх юм бол бид нөрөө өссөн үедээ чат бичиж болно.